1945 оны 5 дугаар сард нацист Герман бууж өгснөөр Европын 5 мэт он жилүүд аль биесээр өндөрлөв. Нацистууд ялагдсанаар хүн төрлөختөн туйлын инх тайвныг тогтоож чадлаа хэмээн итгэсэн нь үнэн хэрэгтээ асар том эндүрэл байв. Хитлерийн 3 дугаар райх нуран унсан тэр мөчөөс эхлэн хүн төрлөختний ирээдүйг тодорхойлох цоо шин илүү ээдрээтэй ирэн үе уламж хүнд сорилтууд шууд эхэлсэн юм. Нацистууд алга ботсноор нацистуудын хоосон орон зайд асар том хэмжээний үжил сурталын хагарал, цөмийн зэвсгийн сүүдэр, мөн шинээр мэндэлсэн тусгаар улсуудын давалгаа гэх мэтээр дэлхийн газрын зураг үндсээрэн өөрчлөгдөж эхлэв. Нацизмыг ялсан баярын уухайн дуу тасарч амжаагүй шахуу байхад хүн төрлөختний хувь заяаг дараагийн хэдэн 10 жилээр шийдэх үйс асар том түүхэн өөрчлөлтүүд ар араасаа цоврч эхэлсэн бөгөөд өнөөдрийн дугаараар нацист Герман ялагдсны дараагаар дэлхийд дахинд өрнсөн хамгийн чухал 5 өөрчлөлт бүхий түүхэн үйл явцын талаар дэлгэрэнгүй ярихаар бэлэн болоод байна. That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уулан хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. Дэлхийн 2 дугаар дайны он жилүүдэд Америк нэгдсэн улс, Их Британи болон Зөвлөлт холбоот улс тэргүүтэй гүрнүүд нацист Германыг бут цогхохын тулд ашиг сонирхлын үүднээс түр зургийн эвсэл байгуулав. Гэвч 3 дугаар райх нуран унаж, дайны аюул арилмагц, коммунист болон капиталист гэсэн хоёр өөр ертөнцийг бүтээх гэсэн тэдний үжил сурталын харьцал эв тодор гарч эхлэв. Америк нэгдсэн улс болон өрөндийн холбоотнууд хувь хүний эрх чөлөөт зах зээл, капиталист эдийн засгийг эрхэмддэг байсан бол Зөвлөлт холбоот улс дэлхийд дахинд коммунизм, пролетарын хувьсгалыг түгээх, улмаар өөрийн нөлөөллийн хүрээг өргөжүүлэх стратегийн зорилготой байв. Энэхүү суур зарчмын зөрчил нь дэлхийн 2 дугаар дайнд дуусвуу үгүй юу шуудад шин сөргөлдөөнийг өдөөсөн. Герман ялагдсны дараагаар дайнд ялагч гүрнүүд өөрсдийн айрмын чөлөөлсөн газар нутгуудыг геополитикийн шинэ хэл хязгаараар хувааж эхлэв. Зөвлөлт холбоот улсын улаан айрмын цэвэрлэж өөрсдийн хяналтанд авсан зүүн болон төв Европын орнуудад Москвагийн шууд нөлөөтэйгээр коммунист дэглэмүүд хүчээр шахуу тогтов. Үүний эсрэгээр барууны холбоотнуудын цэргүүд чөлөөлсөн баруун Европын улсуудын хувьд тэд Америкийн эдийн засгийн дэмжлэгтэйгээр ардчилсан замналаар замнав. Энэхүү үжил сурталын тусгаарлалтыг Британий ерөнхий сайд Уинстон Черчилль Европыг тэг дундуур төмөр хөшиг татагдлаа хэмээн зөвөрлөн тодорхойлж байсан удаатай. Герман улс дайнд ялагдсныхан дараагаар ялагч дөрвөн гүрэн болох Америк нэгдсэн улс, Зөвлөлт холбоот улс, Британи болон Франц зэрэг улсуудын эзэмшилд өөрийн газар нутгаа дөрөв хуваалгаж, Германы нийслэл Берлин хотын хувьд бүс нутаг тэр чигтээ Зөвлөлт холбоот улсын нөлөөллийн бүсэд бүрэн автсан хэрнээ хотын дотоод газрын зураг мөн л 4 хэсэгт хуваагдав. Улмаар 1948 онд Зөвлөлт холбоот улс барууны мэдэлд байсан баруун Берлинийг бүслэн хааж, гадаад ертөнцтэй холбох бүх замын болон төмөр замын харилцааг тасалдснаар дэлхийн шинэ 2 их гүрэн шууд зэвсэгт мөргөлдөөнд хүрэх шахав. Хэрв энэ үед нөхцөл байдал жаахан эвгүйтсэн бол шууд л дэлхийн 3 дугаар дайн тэр дорой эхэлж, энэхүү шинэ дайн мөн л Германы нутгаас эхлэх байв. Гэвч Америк нэгдсэн улсын зүгээс дайн хийхээс сэргийлж, Америк болон холбоотон орнууд бүтэн 1 жилийн турш баруун Берлиний ард иргэдэд өдөр шинэгүй онгоцоор хоол хүнс болон түлш шатхуун зөөсөөр зөвлөлтийн бүслэлтийг амжилттай даван туулав. Түүнчлэн энэхүү үжил сурталын хуваагдал богино хугацаанд Европ твийн хүрээнээс хавьж дэлхийд дахныг хамарсан глобал өрсөлдөөн болон хувирав. Америкчууд Европ болон дэлхийн бусад орнуудыг коммунизмын нөлөөллөөс хамгаалах зорилгоор 1949 онд НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллага хэмээх байгууллагыг байгуулсан бол хариуд нь Зөвлөлт холбоот улс 1955 онд өөрийн нөлөөний социалист орнуудыг нэгтгэсэн Варшавын гэрээний байгууллагыг байгуулав.
Иймээс дэлхийн улс орнууд хоёр туйлт системд албаар хуваагдаж, энэхүү хуваагдалд албан ёсоор оролцоогүй 3 дахь ертөнцийн улсуудад зөвлөлтүүд болон Америкчууд аль аль нь өөрсдийн нөлөөллөөн тогтоохоор үхэн хатан тэмцэж эхэлжээ. Хоёр их гүрэн бусад жижиг улсуудаар тоглож, тэрхүү тоглоом нь Аз болон Латин Америк, Африк гэх мэтээр бусад бүхий л тэвүүдийг хамарч, дараагийн хагас 100 жилийн турш дэлхий дахныг айдас түгшүүрт автуулсан түүхтэй. Тэгэхээр хүн төрлөختөн дэлхийн 2 дугаар дайнаас аль өмнө буюу дэлхийн 1 дугаар дайны дараагаар дахин дэлхийн хэмжээний аимшиг дайн гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үндэстнүүдийн лиг хэмээх байгууллагыг байгуулжээ. Гэвч энэ байгууллага нь гишүүн орнуудын эрх ашигыг хамгаалж, төрөмгийлэл гаргасан томоохон гүрнүүдэд бодиттой хариуцлага тооцож чадахгүй сул дорой болохоо дэлхийн нийтэд харуулснаар цаашид үндэстнүүдийн лиг хэмээх байгууллага оршин тогтнох ямар ч ач холбогдолгүй болов. Улмаар дэлхийн 2 дугаар дайны дараагаар дэлхийн тэргүүлэгч гүрнүүд үндэстнүүдийн лигт гаргасан өмнөх алдаагаа давтахгүй тулд илүү эрх мэдэлтэй, илүү бодит хүч бүхий дэлхийн хэмжээний шинэ байгууллага зайлшгүй хэрэгтэй гэдгийг гүн гүнзгий ухамсарлцгаасан юм. Улмаар дэлхийн 2 дугаар дайн дуусах төгөж байх үед буюу 1944 онд Америкийн нэгдсэн улс Британи зөвлөлт болон хятадын удирдагчид Вашингтон хотын ойролцоох газарт хуран цугларч шинэ олон улсын байгууллагын бүтцийн анхны төслийг боловсруулав. Үүний дараа 1945 оны эхээр Ялтын баг хурлаар холбоотнууд нэгдсэн үндэсний байгууллагыг албан ёсоор байгуулах тухай түүхэн шийдвэрт хүрч дэлхийн энх тайвныг сахин хамгаалахын тулд Америкийн нэгдсэн улс зөвлөлт Их Британи болон Франц, Хятад гэсэн 5 гүрэн нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн орнууд болцоогооч хориг тавих эрх буюу вето тавих эрхтэй байхаар тохиролцов. Улмаар 1945 оны 4-р сараас 6-р сарыг хүртэл Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод дэлхийн 50 гаруй орны төлөөлөгчид цугларч бүтэн 2 сарын турш нягт хэлэлцсэний үр дүнд нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг боловсруулж батлав. Энэхүү дүрмд улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хүний эрхийг дээдлэх, олон улсын маргааныг зөвхөн инхийн замаар яриа хэлэлцээрээр шийдвэрлэх суурь зарчмуудыг хуульчлан баталсан юм. Үүний дараа 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сан Францискогийн баг хурлаар батлагдсан дүрмд гол гүрнүүд болон дийлэнх гишүүн орнууд албан ёсоор гарын үсэг зурж сойрхон баталснаар нэгдсэн үндэсний байгууллага бодит утгаараа үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Иймээс дэлхийн улс орнууд зэвсгийн хүчээр бус харин дипломат яриа хэлэлцээр олон улсын хууль дүрмдээ суурилсан харилцааны цоо шин 90 үе рүү албан ёсоор шилжчихсэн ба энэ өдрийг жил бүр 10 дугаар сарын 24-ний өдөр нэгдсэн үндэсний байгууллагын өдөр болох нь тэмдэглэсээр байна. Дэлхийн 2 дугаар дайн эхлэхийн өмнөхөн физикч Альберт Айнштайн болон бусад эрдэмтэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Франклин Рузвельтэд загтал хэлгээж, нацист Герман улс байгалийн радио идэвхт урааныг ашиглан асар хүчтэй шинэ төрлийн зэвсэг буюу атомын бөмбөг бүтээхээр ажиллаж болзошгүй тухай сэрэмжлүүлсэн гэх баримт байдаг. Үүний үр дүнд Америкийн нэгдсэн улс 1942 онд Манхэттен төсөл хэмээх маш нууц, өндөр өртөгтэй шинжлэх ухаан цэргийн нэгдсэн хөтөлбөрийг эхлүүлв. Дэлхийн шилдэг эрдэмтэд түүний дотор Европоос дөрвж ирсэн физикч Роберт Оппенхаймер тэргүүтэй хүмүүс Нью Мексикийн элсэн цөлд цаг наргүй ажиллаж, хүн төрөлхтний түүхэнд урд өмнө үзэгдээгүй цоо шин төрлийн зэвсгийг зохион бүтээхээр зүтгэв. Улмаар 1945 оны 7 дугаар сарын 16-ны өглөөний үүрээр Америкийн нэгдсэн улсын Нью Мексик мужийн Алмоградо элсэн цөлд түүхэнд хамгийн анхны цөмийн туршилт болох Тринити амжилттай явагдав. Энэхүү туршилтаар дэлбэрсэн анхны атомын бөмбөг нь хэдэн мянган нарны хурц гэрэлтэй тэнцвүүц цөмийн галт бөмбөг үүсгэж хэдэн 10 бээрийн цаана байсан цонхнуудыг хаглаж асар том дууны долгионыг үүсгэжээ. Төслийн эрдэмтэд тухайн үед өөрсдийнхөө бүтээсэн зэвсгийнхэн аимшигтай хүч чадлыг нүдээр үзээд бид өнөөдрөөс эхлээд дэлхийг сүрүүлэгчд боллоо хэмээн сэтгэлийнхэн гүнд маш хүчтэй түгшиж байсан гэдэг. Учир нь Герман улс тухайн үед аль хэдийнэ бууж өгсөн байсан боловч Америкийн нэгдсэн улс энэхүү үхлийн аюултай зэвсгийг нэгэнт өөрсдийн гарт оруулаад байв.
Гэхдээ хэдийгээр Герман улс дайнд ялагдсан ч дайны талбар Аз төв рүү шилжиж Япон улс бууж өгөхөөс татгагдсан эцсийн тусад цусаа дуустал тулалтгаан зарлав. Холбоотнууд Японд руу шууд газардвал 1 сая гаруй цэрэг ам үргэх эрсдэлтэй гэж үзсэн тул Америк нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Harry Truman шинээр туршиж үзсэн атомын бомбыг ашиглах шийдвэр гаргав. Ингээд 1945 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хирошима, 8 дугаар сарын 9-ний өдөр Нагасаки хотуудад атомын бомбыг хайж хэдхэн хормын дотор хэдэн зуун мянган энгийн иргэдийн амь насыг үнс нурам болгон устгасан түүхтэй. Гэхдээ үүний үр дүнд Япон улс нь албан ёсоор бууж өгч дэлхийн 2 дугаар дайн эцэстээ өндөрлөв. Америк нэгдсэн улс атомын бомбыг ашигласан явдал нь гэхдээ зөвхөн нэг дайныг дуусгаад зогсохгүй дэлхийн геополитикийн дүр зургийг үндсээр нь өөрчилсөн юм. Энэ явдлаас хэдхэн жилийн дараа буюу 1949 онд Зөвлөлт холбоот улс өөрийн гэсэн атомын бомбгүй амжилттай туршиж улмаар ус төрөгчийн болон бусад хүчирхэг бомбогнууд ар араасаа цоврох болов. Иймгүй дэлхийн нийт хүн төрлөختөн болон дэлхийн гаригийг хэдхэн минутын дотор хэд дахин устгах чадвартай цөмийн зэвсгийн өрсөлдөөн буюу хизээмүүдгүй дэлбэрч болсошгүй хүйтэн дайны цөмийн аюултаар амьдрах цоо шин 90 үе рүү хүн төрлөختөн албан ёсоор алхан орсон түүхтэй. За дашрамд дуулахад манай Subotai Publishing-аас эрхлэн гаргасан Adolf Hitler-ийн 1924 онд өөрөө бичсэн миний тэмцэл ном худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгамаар байна. За Hitler-ийн өөрийнх нь царай бол YouTube платформ дээр хориотой байдаг учраас monetize ирэх хаах гэх мэт янз бүрийн асуудлууд үүсдэг учраас ингээд царайг нь дарчлаа. За хэрвээ энэ номыг та авахыг хүсэж байгаа бол 9924-72 гэдэг дугаараар холбогдсон хүргэлтээр авах боломжтой. Үнэн 60 мянган төгрөг гэж байгаа. Хүргэлт нь үнэгүй байгаа шүү. Дэлхийн 2 дугаар дайны үеэр нацист Германы үүдсэн Холокост буюу еврей үндэстнийг хомроглон устгасан аимшигт хядалхыг барууны орнууд еврей ард түмний зовлон зүдгүүрийн өмнө түүхэн болон ёс суртахууны асар том өртөө өвдөлтийг хэмээн үзсэн юм. Улмаар энэхүү гин буруугийн гүн мэдрэмж тэднийг өрөвдөх сэтгэл нь ойрох дорндод еврей үндэстний өөрийн гэсэн тусгаар улсыг байгуулах санааг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн дунд маш хурдан авах дэмжүүлв. Гэвч тусгаар тогтносон төр улс байгуулах энэхүү ариун зорилго нь тухайн газар нутаг дээр олон зуун жилийн турш амьдарч ирсэн уугуул палестинчуудын эрх ашиг тэдний хувь тавиланг бүрэн умартаж геополитикийн асар том наймаа болсон нь хамгийн гол ноцтой алдаа байв. 1947 онд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 181-р тогтоолоор Палестины газар нутгийг еврей болон араб хүмүүсийн дунд 2 хуваах төлөвлөгөөг батлав. Энэ нь цаасан дээр шударга мэт харагдавч бодит байдал дээр хэдэн мянган жил тухайн нутаг орон өчнөн үе удмаараа амьдарч ирсэн орон нутгийн хүн амын саналыг огтхонч тоож авалгүйгээр Европ болон барууны орнуудын геополитикийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх гэсэн колоничлын шинжтэй шийдвэр байв. Газар нутгийн дийлэнх сайн хэсгийг цөөн хувийг нь эзлэж буй еврейчүүдэд олгож уугуул иргэдийг шахан хавчсан энэхүү шударга бус хуваарлалт нь тухайн бүс нутагт гал дээр тос нэмсэнтэй яг ижил үр дагаврыг авчирсан юм. Ингээд 1948 оны 5 дугаар сард Израилийн тал тусгаар тогтнолоо зарлахад Арабын холбооны орнууд үүнийг эсэргүүцсэн шууд зэвсэгт мөргөлдөөнийг эхлүүлв. Энэхүү дайнд Израилийн тал барууны орнуудын ил ба давд дэмжлэг сайн зэвсэглийн хүчээр ялалт байгуулж анхлан тогтоосон хил хязгаараасаа ч илүү газар нутгийг өөрсдийн хяналтанд эзлэн авч чадав. Харин энэ бүхний хохирогч нь энгийн палестинчууд болон хувирч нийтдээ 700 мянга гаруй хүн ам өөрсдийн амьдарч байсан байшин сав өвөг дээдсийнхэн үлгийн нутгаас дөрвөн хөөгдөж хүн төрлөختний түүхэнд хамгийн том дөрвөсдийн хямралыг бий болгосон нь өнөө хүртэл шийдэгдээгүй шарах болон үлдэв. Барууны орнууд Европ дахь еврейчүүдийн асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр Аз болон Африк твийн уулзвар болсон ойрох дорнодын зүрхэнд энэхүү хиймэл бөгөөд зөрчилтэй нөхцөлийг зориуд эсвэл санамсаргүйгээр бий болгосноор дараагийн 80 жилийн турш тухайн бүс нутагт цус асгаруулсан хядлага үргэлжилж Араб болон Израилийн дайнууд мөн олон мянган террорист халдлагууд болон дэлхийн улс төрийн үл тасрах тогтворгүй байдлын галыг өрдөж өгсөн юм. Энэхүү давхар стандарт олон улсын байгууллагын хоёрдмол бодлогоос үүдэлтэй гажуудлах нь хүний эрх чөлөөг ярьдаг гүрнүүд өөрсдийн ашиг сонирхлын төлөө бусад ард түмний хувь заяаг хэрхэн бүдүүлэхээр тоглоом болгож болдгийн хамгийн тод бөгөөд туйлын эмгэнэлтэй жишээ болж үлдсэн түүхтэй.
Дэлхийн 2 дугаар дайн нь колончлогч их гүрнүүд болох Британи, Франц, Нидерланд, Бельги зэрэг орнуудын эдийн засаг тэдний цэрэг арин ба санхүүгийн чадамжийг бүрэн шавхаж колончлогч бүх гүрнүүдийг туйлд нь хүртэл цуцаалсан дайн байв. Хамгийн гол нь Аз тивд Япон улс Европын колончлогч эзэнт гүрнүүдийг хэдхэн сарын дотор бут цохиж тэдний Аз дахь колониудыг өөрсдийн захиргаандаа оруулж байсан нь колончлогчдыг ялагдашгүй давуу соёлтой цагаан арьснууд гэж үздэг байсан нийтлэг хэвшмэл ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Энэ нь колончлогдсон ард түмнүүдийн сэтгэл зүйд асар том эргэлт авчирч өөрсдийн хүчээр эрх чөлөөндөө хүрэх урам зориг бадран өгчээ. Дайны жилүүдэд Европын эзэнт гүрнүүд өөрсдийн колони нутгуудаас сая залуусыг дайчлан фронтод тулалдуулахаас гадна тэдний байгалийн баялаг хоол хүнсийг нь хүртэл шавхан авч байв. Тэд үүнийхэн хариуд дайны дараа тусгаар тогтнол эрх чөлөөг нь тэдгээр хүмүүст амлаж байсан ч дайн дуусмагц тэднэр амталтаас ухарч дахин өөрсдийн хяналтаан тогтоохоор улаан зүтгэж эхлэв. Үүний хариуд Британий колони байсан энэтхэгт гэхэд Махатма Ганди, Францын колони байсан Вьетнамд Хо Ши Мин, Нидерландын колони байсан Индонезид Сукарно зэрэг тэмцэгчдээр удирдуулсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнүүд өрнөж тайван болон зэвсэгт тэмцлийн замаар өөрсдийнхэн эрх чөлөөний төлөө босож эхлэв. Харин нөгөө талд дэлхийн 2 дугаар дайны дараах дэлхийн ертөнцийн шинэ хамтран эзэмшигчд болох Америкийн нэгдсэн улс болон Зөвлөлт холбоот улс хоёулаа хуучин Европын колончлалын системийг харж хаях туйлын хүсэл сонирхолтой байв. Америкийн нэгдсэн улс барууны чөлөө зах зээл капиталист нөлөөгөөр шин тусгаар тогтносон орнуудад өөрийнх нь нөлөөг нэмэгдүүлж өөрсдийн нөлөөнд оруулахыг эрмэлзэж байсан бол Зөвлөлт холбоот улс харин коммунизмыг түгээн тархуулж тэдгээр шинээр байгуулагдах улс орнуудыг өөрсдийн нөлөөнд оруулахыг зориж байв. Айлч нөхцөлд Европын эзэнт гүрнүүдийн колонийн засаг захиргаа задарч улмаар шинэ улсууд байгуулагдах нь Америкийн нэгдсэн улс болон Зөвлөлт холбоот улс хоёрт туйлын ашигтай байв. Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээрч гисэн ард түмнүүдийн өөртөө засан тогтнох эрхийг хуульчилж өгсөн нь Европчуудад колониудаа хүчээр тогтоон барих олон улсын эрх зүйн баазгүй болгосон юм. Улмаар 1947 онд Их Британаас энэтхэг Пакистан хоёр тусгаар тогтнолоо хуваан авснаар энэхүү колони задралын үйл явц цунами мэт хурдтай үргэлжилсэн юм. 1950-аас 1960-ад оны хооронд Аз болон Африкийн олон арван улсууд дэлхийн газрын зураг дээр шинээр мэдлэв. Энэ нь зөвхөн хэдийн шугам өөрчлөгдсөн явдал биш, харин нэгдсэн үндэсний байгууллагын бүрэлдэхүүн бүрэн шинжлэгдэж, олон улсын бодлогод баруун ба дорндын зөрчлөөс гадна өмнөд ба умардын зөрчил буюу хөгжилтэй ба хөгжиж буй орнуудын тэгш бус байдлын шин сэдэв гарч ирэх үндэс суурийг тавьсан юм. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэндээ дэлхийн 2 дугаар дайны дараагаар дэлхийд дахинд хамгийн их нөлөө үзүүлэхүйц өөрчлөлт хийсэн 5 түүхэн үйл явдлыг хүргэлээ. За та бүхэнд таалагдсан байх, сонирхолтой байсан байх гэдэгт найдаж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа, түр баяртай.